Санаа намайг ихтэй гэдэг. Би 11 сарын 5-нд Гигант Монгол агентлаар зуршлуулаад Сидней хотод ирж суралцж байгаа. Одоо миний сонгосон сургууль болохоор энэ худалдааны академи гэдэг сургуулигаа хичээлээ гарч ирж байна. Одоо хичээлд ороод ингээд 2 сар болсон байна. Одоо Гигант Монгол агентлагийн шинээр эрхсдийн тосох үйлчлэгийг авсан. Энэ үйлчлэгийг авснараа бол Австралид ирээд Сиднейд анх ирээд ямар нэгэн хүндрэлтэй зүйлтэй би учраагүй онгоцны бодлоос шууд тосч аваад намайг ирэхэд бол миний орох байрыг бол бэлтгэсэн байсан. Онгоцны бодлоос аваад тэр байранд хүргэж өгөөд тэгээд дараа нь банкны карт, банкны данс нэрийг дебет кредит карт, утасны дугаар, шинэ гар утас лизингээр авах зэрэг үйлчлэг үзүүлсэн. Тэгээд эхний 2 өдөр болохоор хотын төвөөр болон хямдхан дэлгүүрүүдийг юм хөдөлгөж авахд боломжтой хямдхан дэлгүүрүүдийг зааж өгч Сидней хотоор дагуулж Сидней хотыг өвхийг танилцуулсан. Тэгээд трейдээ яаж сурах вэ? Автобусны буудлын хаана идэх вэ? Трейдийн чиглэл, явах чиглэл, сургууль руугаа ямар трейд суулгах вэ гэдгийг бол бүгдийг зааж өгсөн. Хичээлийн эхний өдөр бол сургуульд өгөөж өгсөн. Гигант Монгол агентлагийн шинээр хэсгийн үйлчлэгийг авснаар бол Австралид одоо Сиднейд таних хүн байхгүй, хамаатан садан байхгүй гэж ямар ч тийм санаа зовох асуудалгүй. Тийм хүндрэл бол учраагүй. Тэгээд дээр Гигант Монгол агентлагийн төлөвлөлтөд дурдгдсан зүйлсээс гадна бол хувийн зүгээс бол надад маш их тусламж дэмжлэг үзүүлсэн. Жишээлбэл одоо би Монголоос их ачаатай гэдэг дулаан хүндрэл өдөр авчраа байхад булган агч хувийнхаа зүгээс дулаан хүндрэл бэлгэлээ. Эхний нэг өдөр оройтод ирсэн учраас хүнсний дэлгүүр хаацсан. Эхний нэг өдөр хоол хүнсний зүйл өгөх гэх юм уу өөр хэрэгцээтэй тусламж юу вэ гэх тэр бүгдийг их тусалж байсан. Одоо халуун дулаан сэтгэлээр гэх юм уу. Тэгээд Гигант Монгол агентлагийн шинээр хэсэг үйлчлэг авсан байгаа их баяртай байгаа. Энд би олон таних найз нөхөд монгол хүн байхгүй. Их Монголоос эрэхтэй очоод одоо нэг ч хүн таньж мэдэхгүй газар яана гэж бодож байсан. Энэ үйлчлэгийг хамрагдсан байгаа бол ямар ч тийм ямар нэг хүндрэлтэй асуудалтай авчраагүй. Тэгээд одоо ер нь Сиднейд ер нь тэгээд таньдаг хүн найз нөхөд байсан ч гэсэн энд бол бүх хүн маш завгүй ажилдаа яваад хичээлдээ яваад тэгээд ер нь өдрийн ажлынхаа бүх цагийг таардаг. Тийм болохоор танил найз нөхөд хамаатан садд иржсэн ч гэсэн тэр хүнийг тасч аваад бэлтгэн рүү жигөө суултны рүү жигөө дэлгүүр дагуулж авах тийм зам бол ер нь эдгээр монголчууд байдаг юм байлаа. Тэгэхээр ер нь бид нэр ирж байгаа араас ирэх оюутнуудтай бол Гигант Монгол агентлагийн шинээр эрхсдийн тасч авах үйлчлэгийг бол сонгоорой гэж хэлмээр байна. Тэгэхээр